Би одоо энэ механик биш автоматчдын 86 авч унаад идэх залуучууд гайхт. Яг юуг бодож автоматыг наавдгийг. Ямар ч хүчгүй 2.0 мотор нь ямар ч хүчгүй хүч муутай. Тэгснэ автомат хороп нэлээд eerв хэдий 6 шаталт гэсэн. Хамгийн гоё зүйл юу гэхээр энэ механик хоропон дээр оршоод байгаа байхгүй. Хүмүүс ерөөс ойлгохгүй. Яг механик яг GT 86 яг юу ямар зорилготой авч унаад байгаа зүгээр хэлбэртэх гэж авч унаад байгаа юм уу? Механик гэдэг гоё вариантыг гаргадаг байсаар байтал яагаад автоматыг авч унаад би ойлгохгүй байл та. Энэ байна шүү дээ. Механик машин энэ л гоё шүү дээ. GT 86 өөрөө уулна. Энэ GR 86 л та. Би ихтэй GT 86-тай жишээ авч ярихгүй болохгүй яа гэх юм өмнөх нь учраас GR 86 тийм түгээмэл болоог байгаа. Маш гоё явдаг. Ялангуяа эргэлттэй зам мам. Үнэхээр тэрэн дээр хандлинг. Яг гоё Mazda MX-5-тай харьцуулах юм бол тэрийг арай барахгүй. Гэтэ өөрийн гэсэн юм замтайгаа бүр наалдсан. Ингээ ороос суудсан байхад суудлын бүр ингээ тэврээд авцсан юм шиг те. Суудалтайгаа бүр нэг болцсон юм шиг. Тийм гоё тийм жолоочд зориулсан цэвэр бүр энтузиаст хүний салонтой. Өөрийнх нь машины характерч тэр явж байгаач тэр хурд хүчнс тэр маш сайн болж ирсэн. Ягаад гэх юм бол өмнөх 2.0 явдггүй байсан гэдгийг өөрөөсөө хүлээн зөвшөөрөнгүүтэй 2.4 болгож сайжруулсан. Тэгэхээр GR 86 бол яг л цэвэр жинхэнэ машиныг ойлгож ундаг машинаас бүр яг цэвэр кайфыг илэрхийлж ундаг хүний одоо авах машин гэсэн үг. Гэхдээ би автоматыг хэлээгүй шүү. Автомат бол үнэндээ майлдаг. Тэгээ 2.0-тэй GT 86-ийн хувьд бол үнэхээр явж чаддаг. Нэлийн сул бүр үлбэр. Яг гаднаасаа нэг сүртэй спорт машин унтсан юм шиг харагддаг. Яг үнэндээ бол тэгээд тулаад үзэх ойлгохтой явдггүй ч гэдэг юм уу. Ойлгохтой кайфгүй ч гэдэг юм уу. Тийм байсан. Тэгэхээр энэ GT 86 ч юм уу GR 86 авч унах ч юм яг механикийг авч унах хэрэгтэй. Механик машин чинь бас л жолоочтойгоо тэр жолооч машин хоёрын нэг болж харьцаж байгаа. Маш гоё штеп. Бүр хідгээр араандаа хийх үү, яаж явуулах уу, хизээ араагаас салгаад өнгөрүүлэх үү, хизээ хаазаа өгөх үү, хизээ консо гიშих үү гэж харалтай. Энэ кайфыг ямар ч одоо мундаг DCT ч юм уу, Dual Clutch ч юм уу, DSG ч юм уу, Direct Shift ч юм уу, за CVT-тэй бол бүр яриад байгаа юм байхгүй. Ямар ч автомат хороо бүр dog box-оос хүртэл илүү мэдрэмж өгдөг. Dog box гэхэлэр нөгөө нэг rally юм уу, drift техник тавиад нөгөө тап гэж конс гიშгүй араас үлдэх хороп байгаа штэ. Тэрнээс илүү бүр машинтайгаа яг нэг гоё нэгэн бий болж ажилласан юм шиг, ажиллаж байгаа юм шиг тийм мэдрэмж өгдөг байхгүй. Тэгээ өөрөө яг энэ GR 86, GT 86 ийм эргэлттэй зам, энэ богино зайд штэ. Үнэхээр кайфтай. Бүр үнэхээр унахад зугаатай. Харалтай. Урагтай ич. Чи хамаагүй сайжчихсан юм. Яг энэ машинд сул тал их байгаа. Гэхдээ сул тал гэдэг нь машина эхлээд гол нь маш сайн ойлгодог байх хэрэгтэй. Яг гэх юм бол энэ гэр бүлтэй хүнд олон хүүхэдтэй хүн зориулагдаагүй. Нэг бол сүртэй нөгөө 5 дух гайл духалгаал, юм бол нэг 5 тухайгаал бандганах гэдэг хүнд бас зориулагдаагүй. Яг гэх юм бол явдал бол хатуу талтай. Гэхдээ GT 86 бодох юм бол хамаагүй зөвлөрсөн. Амаржийн арай шинжилсэн, өөр ажиллагаатай болгосон. Гэх мэт давуу талууд бол байгаа. Битүүмж тусгаарлалтын үед бол доороосоо их дуу чимээ мэдэрдэг. Яг замыг яг ямар зам дээр явж байгаа гэдэг бүр дитейл бүрэн чихэн дээр сонсогддог. Тэр нь эргээд баг энэ машин илүү гоё натурал, илүү гоё амьд тийм мэдрэмжийг төрүүлж идэг. Маш ховордож байгаа сегмент шүү дээ. Боддоо механик хойно хөтлөгчтэй. Тэгээд 2.4 боксер хөдөлгөөртэй. LSD буюу нөгөө торсны limited slip differential гэдэг бөксөө төгждөг. Гэтэ яг бүр яг дрифтийн зориулалттай төгс төгжихгүй. Зүгээр яг юм энгийн уналаганд эргэлт мэргэлтэндээ яг жолоодлого алдахгүй байх үүднээс бол маш сайн ажилтдаг тэр тал дээр. Яг цэвэр дууштай дрифт хийх зориулалттай бол бөкс бол биш шүү. Энэ дээр анхаарч хэрэгтэй. Гэтэ бодолтой. Бүх юмыг би бүр мэдэрч штэ. Сонсголоороо чихээрээс тэр нүдэрээс тэр гараараас тэр хөлөөрөөс тэр консо гიშгэл. Ийм ховордож байгаа вариант сегментийг бол авч унж заавал мэдрэх хэрэгтэй. Машин гэдэг чинь ямар байсан те. Одоо цагийн машинууд ямар болоод бүүн автомат хороопууд, CVT хороопууд, нэг бол бүүн цахилгаан машин гэл те. Эдгээр бол ялч хүн зах зээлээ шахагдж гарч байгаа цөөн үлдэж байгаа вариантуудын нэг юм. Тэгэхээр жинхэнэ ойлгодог хүн, жинхэнэ мэддэг хүний л авах машин гэсэн үг. Toyota Subaru 2 нийлж хийсэн шүү дээ. Ганц Subaru авах биш. Toyota ихэнх зүйл дээр нь голчилж ахалж ажилласан. Моторн дээр нь хүртэл Toyota-гийн D4 ASG системтэй байгаа. Нөгөө бидний хамгийн сайн мэддэг.
форсунклууга шууд цацалтай болон мөн агарын хоолоноос цацдаг буюу хоёр төрлөөр бензин систем цацаж ажиллаж байгаа. Ингэснээр өмнөх загвараас хамаагүй хүчтэй болсон, мотор нь мэдээж томссон. Хамгийн гол нь энэ хараа нүрэ мангар гоё ордог. Амар зөөлх ийм богино шилжилттэй байхгүй. Тэгэхээр хаалт машин ийм л байдаг гэсэн таа. Дөрөвдөж салгач гэх мэт. Тэгээд гар кардантай. Стол нэг энтузиастик хүний авах машин байгаа юм да. Тэгээд Toyota-гийн чанар, Subaru-гийн боксер мотор, хойно хөтэлдэг зөвхөн 4 дугаар хөтлөгчтэй машин бол биш те. Нөгөө загас машин дээр азаргадаг нь бол биш. Жинхэнэ цэвэр кайфыг мэдрхийг хүсдэг. Машин гэдэг ийм байдаг юм а гэдгийг ойлгохыг хүсдэг хүний сонголт бол яалтчгүй GR86 BRZ гэдэг машин бол ордог. Гэтэ гой автоматын хэлбэтгий аваарай. Автоматын хэлбэтгий сонирхорой. Юм мэддэг хүний хажууд бол чи бүр үнэхээр тэнэг харагдаж шүү. Яг нь хитэн годгоос нь жоох охтуудын сэтгэлийг хөдлөх л байх. Тэрнээс шалахгүй, гიშгээд явахгүй, өөдгөртэй, мотор нь жуул, тэгснэ автомат хороптой, тэгснэ айгүй сүрхий спорт төрхтэй. Тэгэхээр би автоматчдын 86 ерөөс ойлгохгүй байгаа юм. Маш сайн бодох хэрэгтэй. Ямар хороптой, ямар машин дээр ямар хороптой авах гэж байгаа гэдэг. Түрүү хэлсэнчлэн 2.4 Subaru-гийн боксер хөдөлгүүр дээр нэмдэг нь Toyota-гийн D4S буюу бензин цэцлэгийн системийг тавьж өгснөөр энэхүү мотор хамаагүй илүү хүчтэйгээс гадна цилиндрүүд нь илүү томссон, хүч хамаагүй илүү болсон учраас явдлын өвчгсөн GT86-тай харьцуулахад 2.0-ийн хажууд бол ямар ч түүх тэргүй саадгүй маш гоё явдаг. Тэгээд дээр нь боксерын тэрийг чимээ явж явах үеийн тэр өгж байгаа мэдрэмж бол юутай харьцуулах юм байхгүй. Мэдээж Subaru дан ганцаараа энийг үйлдвэрлэегүй. Toyota-тэй нийлж инженерлэж, Toyota их зүйлээр нь ахалж, хороопны хүртэл бүтэн Toyota өөрөө хийсэн. Эхэлж явж байгаа учраас Toyota-гийн чанар бол энэтэй мэдээж хамт явж байгаа. Subaru-гийн кайфтай байдал болон Toyota-гийн чанар хоёр гэсэн. Тэгэхээр мотор нэг иймэрхүү сонирхолтой өөр бол нэг хилүүдтэй яриадах юм байхгүй. Энд дээр нэмэлт strap bar-ууд бол тавьж өгсөн байна. Нэрэ мотор том болсон шалтгаалan GT86 бодох юм бол 50 кг илүү хүнд болсон бэл. Явж явахд илүү гоё юм түшигтэй талтай гэсэн. Гэхдээ түүртэхгүй моторын томорцсон учраас. Гадна detail, гүпер, гэрэл бол бүгд шинжлэгдсэн, илүү спортлог, илүү царайлаг төрхтэй бол гарч ирч чадсан. Энэ ингээ сайн ажиглах юм бол бүх юм давс хужир нэлээд сайн таарч дээ. Бүр нэг тэгтэл нь ярваалгаад бүр нэг аим шиг сүртэй юм бол хийх гэж хичээгүй. Яг гоё GR гэсэн нэрэндээ таарсан. Яг гоё GR тонгуудаас тавиал пат гэж гаргацсан юм шиг. Ганц энэ гадна detail биш. Уг машин ер нь өөрөө бүхэлдээ хурд хүчинч тэр, жинж тэр, тракторч тэр бүх юм нь яг давс хужир таарсан. Бүр айхтар бүр жолоодлого алдтал одоо 911 шиг тултал хурд хүч бол мэдрүүлэхгүй. Гэхдээ яг өдөр тутмын унлаганд яг өдөр тутам кайферж унахад бол маш гоё юм болж чадхаар болчиход байгаа. Тэгээд мэдээж хоёр алхтай спорт машин юм чинь бууд суухад бол жоохон ядаргаатай санагдана. Нөгөө RC дээр ярьсан шүү дээ, Lexus RC. Тэрнтэй бол мэдээж нэлээд ойролцоо. Өөрөө ингэж хүлмэл ингэж нэг бүр юм болж иж бууна. За тэгээд хойноо хүн суулгах юм бол за ер нь баг RC-гаас хэцүү. Ер нь бол хойноо баг хүн суулгаад нөө хүн чинь бол нэлээд зовлон дунд л явах учраас хойноо аль бол хүн суулгахгүй байсан тийм шүү дээ. Өөрөө гарч ороод баах рүүшиг хийгддэг байхгүй. Тэгэхээр ядаргаат хойно сууж байгаа юм бол угаасаа мангар духгүй сун хөл мүлээ ачаад хажуудлахаа ингэж суудал дээр хойно ингэсэн хүн л явж таарах. Тэгэхээр хойноо бол баг хүн суулгаад шаардлагагүй. Тэгээд мэдээж нэг сул тал гэх юм бол багаж угаасаа нэг спорт машин авч байгаа юм бол маш сайн мэдчих хэвээр. Багаж бол нэлээд жижиг гэн талтай. Тэгээд гол нь энэ уртлын суудал урагшаа унд юм л хойдлын суудлууд. Тийм бол нэлээд урт юм ингээд ийгээд ачаад аваа явчих болно. Бусдаар бол нэг жижиг сайжиг цүнх мөх ч юм уу нэг жижигхэн хайрцагтай юм хомл тавиал авч явна. Гэтэ спорт машин, механик машин, хойно өтгчтэй, боксер 2.4 мотортой, LSD бүхстэй хоёр алхахтай спорт машин авч байгаа юм бол энийг нэг тоохгүй л байх хэвээр. За дотор detail-үүд option-ийн талаар ярих юм бол за мэдээж гар кардан маань байна, гайхамшигт механик хорох маань байна. Track mode-тэй юм байлээ. Traction унтрааж засах товчлуур, хинч хизээж ашигладаг cruise control, дохио, за шил арчигч, тэгээ гэрлийн унал тохируулагч гэх мэт ер нь бол маш энгийн талтай. Уус өөр юм хэрэггүй шүү дээ. Энэ механик машин авч байгаа хойно хөтлөгчтэй машин. Яг энэ загварын энэ төрлийн юм сурч байгаа нэг илүүтэй опшн бол хэрэггүй байхгүй. Мэдээж энэ үүрээ бүх одоо condition par-ны удирдлагуудаа удирдах чинь эргүүлдэг бүх юмнууд маш чанартай хийцтэй, гарт ирэхэд их гоё урамтай. Салоны хийц бол яг тийм бүр мэдээж тийм
аимшигын чанартай дийтейл авчираад бол наа чи та бүгд ойлгох ёстой. Энгийн дүү гэхдээ маш гоё спортлог шинжтэй. Мөн мэдээж хөнгөн байх ёстой учраас аль болох хөнгөн дийтейлийг бол сонгож хийдэг ба. Гэтэ нэг тийм дуу ороод хачин хяталсан ч юм уу миний дургуй чимээ юм бол мэддэхгүй л үлээ. Тэгэхээр ер нь нэгэн одоо Toyota-гийн бүтээгдэхүүн учраас гарын аяа бол даах талтай. Сайн. Өрүүл бол барихад хэрэгтэй хин. Өрүүл нөрийн нэрийнх нь маш гоё спортлог. Нөгөө GT 86-гийн орон сухад өрүүл нь амар тэр дизайнтай байдсан шүү дээ. Би өрүүлнээс нь олж ирэх голдог байсан. Тэнгүүд энэ дэр бол яалчгүй ажиллаад 86 гэсэн лого нь энэ дээр арай илүү царайлаг болоод гараад ирчих ч дээ. Өрүүлийн яг ерөнхий дизайн маш гоё болсон. Барихад гарт хөвтэйхэн өрүүлийн бүтэн удирдлагатай гэх мэт. Өөр нэг сүртэй ярьж хүрэх юм бол байхгүй. Энэ ингэж онгоож харагддаг. Тэгээ энэ яг ямар учиртайг нэрсээ бодоод болохгүй шүү. Яг л хаа ингэж ухаж явдаг юм болоо гэдэггүй. Тэгэхээр яалчгүй хэрвээ чи залуу байгаа бол хүүхэдгүү гэр бүлгүү яг жинхэнэ одоо нэг оч бадамлсан тийм үе дээр явж байгаа бол цэвэр яг спорт төрлийн яг хойно хөтлөгчтэй хамгийн гол нь механик хороп гэдэг зүйлийг ойлгодог мэдэрдэг хүн бол GR86 чиний яалчгүй аваад унаад үүсэх машинууд энийг бол яалчгүй юм. Би ч гэсэн хэрвээ би болдог байсан бол яаж нэг нь өөр дээр аваад болно дарчмаар л дааш тийм боломж одоогоор бол байхгүй. Тэгэхээр эн чинь дангаан Subaru биш Toyota-тэй нийлж байгаа гэсэн машин учраас Toyota-гийн чанар чагуулагдж байгаа, найдвартай байдал чагуулагдж байгаа. Тэгэхээр өөр бол онцгийн хэлэх юм байхгүй, ховордож байгаа вариант. Гэхдээ гол нь 2024 онд энэ машиныг үйлдвэрлээд гаргаж ийн гэдэг маань нэг талаараас Toyota-гаар бахархмаар шүү дээ. Supra-г шинээр үйлдвэрлэсэн, GR86-г шинээр үйлдвэрлэсэн, нэг осондоо Toyota өөдрөгтэй машин хийдэг гэдэг нөгөө үгийг бол бага гарч ирсээр л. Тэгэхээр энэ дээр бол маш баярлалмаар. Тэгээд мэдээж сонирхуулахад хэрэг сонирхож байгаа юм байх юм бол манай пэйж рүү чат бичээрэй. Энийг зарж байгаа 88 65 65 56 болон чатаар холбогдож болно. Гүйлт нь саяхан орж ирсэн зэ. Гүйлт нь 2100 км гүйлттэй. Бараг шинээр шахав. Тэгэхээр өнөөдрийн ревю болон зарын дугаар маань нэг иймэрхүү байлаа. Тэгээд холбогдохыг хүссэн жинхэнэ сонирхож байгаа хүн байх юм бол холбогдоорой.